俺を選んでくれ。俺を選んでくれれば俺の全てはお前に捧げる。だから俺と逃げよう。俺と生きてくれ。Хэрвээ Рэм Супер хоёр ингэж цогцсон бол цог явж аз жаргалтай амьдэрсэн бол гэтээ энэ аз жаргалыг олж авахын тулд бусад бүх чухал хүмүүсээ ард орхих шаардлага гарна. Олон мэрээтхв шууд гол зохиол руу орцгоё. Рэм Супер хоёр хөсөгт тэргэнд суугаад хамт хөнжил нөмрөн явж байх ба Рэм сэрүүн харин Супер унтж байдаг. Супер харт аж зүйлэн өөрийгөө арчааг амтан сул дорой гэж гимшиж үглэж бусад зочигчдод түүг бодож байдаг. Рэм Супер хамт зугтахаар болсноор 18 дараагийн үйл явдал болоогүй гэсэн үг. Суперогийн сэтгэл готрлон засраагүй байгаа ба одоо ч өөрийгөө арчааг амтан мэдэж байгаагаас гадна зугцсан болохоор гимшиг мэдрэмж нэмэгдсэн байдаг. Зорчигчдын нэг нь Суперогийн байдлыг хараад Рэмд нэг цаас өгөөд тэрийг нь харсан Халли Бэл гэх хүнийг олж уулз гэсэн байдаг. Тэгээд цагийн өсрэлт. Эхний бүлэг 2 сар. Супер Рез ертөнцөд ирснээс хойш бүтэн 1 жил өнгөрчээ. Супер одоо Карараги гэх улсад амьдарч байгаа Лугника улсаас баруун зүгт байдаг улс юм. Супер энэ тэрүүгээр олон явсан ч Банан гэх хотод сууршихаар шийдсэн. Карараги гэх улс Японд маш их төстэй улс байсан. Бүр хэтэрхий адилхан Карараги улсын хүмүүс хоолоо савхаар иддэг, Японы уламжлалт хувцас өмсдөг, барилгууд нь Японы эртний барилгуудтай яг адилхан хүртэл Японд орох. Энэ зүгээр нэг давцал гэж Суперуч тэр бийжтэр бодохгүй байна. Рэм Супер хоёр Карараги улсад эхнэр нөхрийн хувьд хамт амьдарч байгаа. Нацгүй Рэм өмнө байсансаа ч илүү үзэсгэлэнтэй болсон ба үйлчлэгчийн хувцас өмсгөө болж өөрийн өсний өнгөтэйгөө хослуулж цэнхэр кимоно өмсдөг болсон. Өсөн ч бас маш их урт болсон. Рэм баг сургуулийн багш болсон ба харин Супер одоогоор ажилгүй байгаа. Ууг нь ажил олохыг хичээж байгаа. Рэм багшийн ажлаар их цалин олдоггүй болохоор Супер Рэмээр өөрсдөө тэжээлгэж байгаадаа гимждэг. Энэ хоёрын хөршин Саарлунгийн үстэй хагас чоног хүн Халли Бэл. Миний өмнөх бичлэгийг үзсэн хүмүүс хэн гэдгийг нь гадарлаж байгаа байх. Харин мэдгүй хүмүүс байвал Халли Бэл бол хамгийн хүчрэг дөрүүдийн нэг Ultimate Ninja гэдээ ойлгочих. Халли Бэл Карараги улстай нэртэй хүнч гэсэн Супер зүгээр л энгийн хөрш гэж одоогоор бодож байгаа. Халли Бэл Суперыг ажилгүй эхнэрээрээ тэжээлэгдэг гэж шоолж доог догыг хийдэг. Энэ хоёрын харилцаа Супер Жулиус хоёрын харилцаатай их төстэй. Гэтэ гаднаа Супер Халли Бэл дургу мэд байдаг ч яг үнэндээ дотроо бол дуртай байдаг. Халли Бэл явцдаа маш их чухал төр болно. Гэтэ одоогоор бол Суперод орлогыг хөсрөл чухал байгаа. Супер хотын ажил олгодог бүлгэмдэр очиод зарын самбараас хийчихээр ажил харж байсан нэг зараг их сонирхолтой харагдав. Зарестиагийн орыг судлах. Супер энэ ажлыг авах гэж оролцсон ч харамсалтай нөрөөдсөн байсан юм. Өөр хүн энэ ажлыг авчихсан байж таарав. Зарестиагийн ор бол Карарагийн хязгаард орших Зарестиа гэх агуу сүнс байдаг газар юм. Очих гэж оролцсон хүн болгон өхлийн шурганд өртөгдгөөрөө алдартай. Зарестиа гэх агуу сүнс Карарагийн улсын хүн болгон мэддэг нийтлэг мэдлэгч гэсэн тухайн Супер бол юу ч мэдэхгүй байсан юм. Ямар ч тач Супер ажлын самбар ажигласаар хотын томоохон хашид үйлчлэгчээр ажиллахаар болов. Рэм Суперыг ажил олсон сонсоод их баярлсан ч үйлчлэгч гэдгийг нь мэдээд их шоолж инээдэг. Маргааш ажлыг чи эхний өдөр юм чин сайн унтаж амар гэж хэлээд гэхдээ хэрвээ чи өсвөл шинжин сэрүүн байсан ч яах вэ гэж хэлв. Рэм Супертэй секс нэргийг хийдэг нэргийнх нь хамгийн гоё хэсэг нь огтхонч тоглоагүй байдаг. Суперогийн ажлын эхний өдөр хэцүү байсан ба шалтгаан нь босод үйлчлэгчдэд дээрлүүлээд байсан болохоор юм. Тэдгээр нас тоссон хүчнэр байдаг. Супер төвчлөө харшийн эзэндээ бараг 1000 удаа бөксөө алгадууллаа гэж гомдлох үед харшийн эзэн бөс чинь гоё хэлбэртэй чинь чиний буруу гэж наригсан болгоод өнгөрөөчихв. Нэгдүгээр бүлэг энэ төрөд дуусч байна. Хоёрдугаар бүлэг 3 сар. Супер шинэ ажилдаа баггүй хугацааг өнгөрүүлсэн ба ажилдаа ч нэлээд дасаж бөксөө алгадуулах нь цөөрч хичээнгүй ажилчин гэдгээрээ бусадтай хүндлэгдэж эхлэв. Нэг өдөр Рэм ажилдаг харшид нь гинт ирж гинтийн бэлэг барив. Тэгээд Суперогийн ажил тарахаар цуг харихын тулд гадаан нь хүлээв. Карарагигийн орой маш гоё харагддаг ба сарны гэрэлд Рэм маш үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Рэм Супер хоёр харих замынхаа талдаа орж байсан дэлхий тэр чигтээ байж боломгүй чимээгүй болчихов. Супер Рэм хоёр ч энийг анзаараад сандарч эхлэцгээв. Супер эргэн тойрноо харж байсан нэг сүүдэр ажиглагдав. Суперогоос жоохон намхан гэхдээ Рэмс жоохон өндөр тунхай эмэгтэй байв. Үсэн цавд цагаан хувцсан тас хар. Карарагигийн орой шин бие үнэлэгчтэй таарах энгийн үзэгдэж гисэн энэ эмэгтэй нэг л өөр байлаа. Супер эмэгтэй нүд рүү харах үед ягаад ч маш их айдас мэдрэв. Эмэгтэйн гэрэлтснүүд ягаад ч хүн биш юм шиг мэдрэмж төрүүлээд байв. Эмэгтэй хүний биетэйч гэсэн илүү амар зүйл шиг мэдрэгдээд байлаа. Эмэгтэй нүд рүү харж байхдаа Супер энэ эмэгтэй өөрийг нь үзий ядаад байгааг анзаарахтаа зэрэгцэн өөрийгөө хөшсөн байгааг анзаарв.
Соборо маш их ажиглан яаж амьсгалаач хүртэл мартан нүдэн бүрлдээд эхлэв. Эмэгтэйгээс ирэх маш их дарамт эргэн тойрны уур амьсгал нь Соборогийн хамаг энергийг сорчих шиг л болов. Цагаан үстэй эмэгтэй гинэд өөх гэж хэлээд үл үзэгдэх салхин шидэх үед Рэм хөдлөж чадахгүй байгаа Соборог аваад арай гэж болтов. Эмэгтэй ахин дахин өөх гэхээс өөр юм хэлэлгүй салхи шидсээр байдаг ба хөдлөж чадахгүй байгаа Соборог төврөнгээ Рэм арай гэж л болтож байлаа. Эмэгтэй ягаад ч юм Рэм рүү огт арихгүй байсан ба зөвхөн Соборог руу л дайраад байлаа. Энэ байдлаар удаан тэсэхгүй гэж бодсон тул Соборог холхон шиг шидэд эхлээд намайг ал гэж хэлв. Рэмийн хүссэн аз жаргалтай төсөөл энэ биш байсан ч гэсэн өөр хийж чадах зүйл Рэмд байсангүй. Хэдхэн секундч болов Соборог удаан амьдрах гэсэн оролдлого нь энэ байв. Эмэгтэй Рэм рүү салхи шидсэн, салхийг нь замд нь хаагаад одоо хангалттай гэж хэлэн Халибел гарч ирэв. Соборо өдий хүртэл Халибелийг жирийн нэг л хүш гэж бодож байсан тул маш их гайхав. Дээр нь Халибел яагаад өөрсдийг нь аврахаар ирснийг нь илүү гайхаж байлаа. Халибел эмэгтэй рүү удаанаар алхаж очих үед нөгөө л өөх гэх үгээ хэлэн Халибел рүү дайрж байсан бүх дайлтыг нь Халибел хаангаа удаанаар алхаж очиод айл надаар алуулмаар байна гэж хэлээд дөрөв хуваагдчихав. Хувилбар болгоно яг ориг Халибел шигээ нарийн хэлээ зогсож байв. Яг үнэндээ энэ чадварын хамгийн доод хэсэг нь энэ дөрөв дотор хуурамч Халибел гэж байхгүй. Бүгд Халибел. Дөрвөн хувилбар биш, дөрөв болгож өөргөө хуваасан. Эмэгтэй барилгын дэвлэлд зүхтахад 3 Халибел араас нь хөн хутга шидсэн. Эмэгтэй хоёрыг нь хааж чадсан ч 3 дахь хутгийг нь хааж чадалгүй шарх аван зүхтав. Халибел болсон зүйлсийн үр дүнд сэтгэл хангалуун байж байсан гинэт Рэм ухаалдаад унчихв. Соборо Рэмийг үдсэн амьсгаатай байсан болохоор санаа намарсан ч гэсэн ямар нэгэн хараал хийлүүлсэн байж магадгүй гэж бодон ямартай ч гэртээ хөвтүүлэхээр аваад явв. Харин Халибел хотоос тусламж дуудахаар явв. Соборо Рэмийг тэрсээр гэртээр нь бүх зүйлс өөрх нь буруу гэж гимшээд байж байсан. Хин нэгэн хаалгыг нь онгоолгоод орж ирэхээр Халибел байх гэж бодсон. Нөгөө цагаан үстэй эмэгтэй байж байв. Нөгөө амар аавар нь мэдрэгдэхэ болсон байдаг ба хар биш цагаан хэмээн өмссөн байдаг. Соборо эмэгтэйг харж таниад зог тусаад зогсож байсан нөгөө эмэгтэй нь "Хөөе сайн уу? Яагаад намайг үл тоогоод байгаа юм" гэж хэлв. Соборо Рэмийг хамгаалах ёстой гэж бодсон тул хувинтаа аваад эмэгтэй рүү шидэв. Соборо эмэгтэйг дийлэхгүй гэдгийг мэдэж байсан болохоор Халибелийг эртэл сатааруулах хэрэгтэй гэж бодон эмэгтэйг дарж унгаах гэж оролдсон ч нэмэр байдаггүй. Эмэгтэй Соборог алгатаж унгаасныхаа дараа "Би хөөрхөн байлаа гэж чи намайг тэрж болно гэсэн үг биш" гэж хэлв. Соборо ахин дахин босож эмэгтэйг дарж унгаах гэж үзсэн ч ахин дахин зөхиөлж унсаар нүүр нь танигдахааргүй болов. Үхэх яаж мэдрэгдгийг мэддэг тул Соборо үхлэн ойртож байгааг мэдэж байсан ч Рэмийг хамгаалах ёстой гэж бодон ахин нөгөөдөө дайран зөхиөлж унсны дараа босох тэнхэлгүй болов. Эмэгтэй Рэм дээр очиж сайн харж авсныхаа дараа юу ч хэлгүй яваад өгөв. Соборог ч амьдулдэв. Эмэгтэй анхнаасаа Соборо руу дайрах бодол огт байгаагүй ба Соборо дайраад байсан болохоор алгадаж унгааж байсан юм. Өмнөдхөн юу ч хэлэлгүй алах гэж дайраад байсан хүн юу ч хэлгүй яваад өгсөн сонин. Соборо ухаан алдаж унчаад сэрсэн Халибел эмчийн хамт ирсэн байх ба эмчийн Соборог эмчилж байв. Соборо босоод шууд эмчдэр очиод "Рэм яасан, яагаад ухаан алдсан юм, энэ хараал байсан уу" гэх мэт олон юм асууж шалгав. Эмч Собород өөрт нь их хоёр мэдээ байна гэж хэлв. Сайн мэдээ, илүү сайн мэдээ. Рэм зүгээр ядарсан болохоор ухаан алдаж унсан болохоор удахгүй сэрнэ. Энэ бол сайн мэдээ. Илүү сайн мэдээ эмч нэг л үгээр илэрхийлдэг. Баяр хүргэе. Соборо гайхаад ойлгохгүй байгаа нь "Соборо, чиний эхнэр 3 сартай жирэмсэн, чиний хүүхдийг тээж байгаа" гэж хэлв. Соборо хэлэх үггүй болж маш их шоконд оров. Халибел нэг зүйл хэлэх гэж байснаа болоод маргааш ярилцъя гэж хэлээд хос хоёрыг үлдээгээд эмчтэй хамт гарч явв. Хэдэн цагийн дараа Рэм нүдээ нэв. Соборо өнгөрсөн чинь юу болсон талаар Рэмийн бүх асуултанд хариулсныхаа дараа Рэмийг жирэмсэн гэдгийг нь хэлэхэд Рэм маш их гайхав. Соборо илүү нарийн зүйлсийг нь тайлбарлаад дахиад өөрийн жирэмсэн гэдгийг нь хэлв. Рэм маш их шоконд орсон ч гэсэн Соборо энэ талаар юу гэж бодож байгааг мэдхийг хүсв. Дотроо Соборо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байвал яана гэж айж байсан юм. Соборо маш их баярлаж байгаагаа хэлээд Рэмийг тэврээд баярлалаа гэж хэлв. Энэ бүхний дараа Рэм уйлж эхлэхэд Соборо ч бас уйлж эхлэв. Тэгээд хоорондоо тэвэрлэж баярлцгааж байсан Рэм Соборо тайртайгаа хэлээд энэ бүлэг маань дуусаж байна. Эхний бүлгийг нь 2 сар, хоёр дахь бүлгийг нь 3 сар гэж хэлж байсан. Энэ сарууд нь Рэмийн хэдэн сартай жирэмсэн байгааг харуулж байсан юм. Үлдсэн бүлгүүд нь ч бас тэдэн сар гэсэн гарчтай байгаа. Рэм what if-ийн бусад what if-ийг нийлүүлснээс ч илүү урт ядаж байхад өмнөх хоёр бичлэг шиг интернетээс ашиглаж зураг олдохгүй байгаад нь өглөөж ярих хэсэгт эргэлзээд хэлдэг шүү. Бичлэг чинь ийм байна, тийм байна гэж хэлж байгаа хүмүүс итгэхэд бол би бичлэгийг ком дээр хийдэггүй. Ашиглаж байгаа микийн хөвчний мик. Ажил амьдралынхаа хажуугаар хийж байгаа. Юу гэх гээд байна гэвэл fuck you.